За сайн байцгаана уу та бүхэндээ өцөх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би өнөөдрийнхаа эхний бүлгээс та бүхэндээ уншиж өгөнгөө өөрөө ойлгоснороо баг зэргийн тайлбар явуулъя гэж бодож байна. Тэгээд яагаад гэхээр нөгөө авсан хүмүүс маань эхний бүлэг дээр жоохон ойлгохгүй гацаад байгаа сурагтай байна. Энэ болохоор нөгөө энэ чинь өөрөө эртний онгод бичсэн судар болохоор бидний сэтгэлгээнээс жаахан холдоод байдаг гэж магадгүй. Тэг би яг гоо бичиж байхдаа нэлийн хөвгтэй байсан учраас ойлгосон. Тэгээд заримдаа ч ингээд нэг тэг ойлгомжтой юм тайлбарлаад ээж магадгүй. Гэхдээ тэгээд айл болох задлж тайлбарлахыг хичээнэ. Миний ярьснаас өөр утга авч болохыг үгүйсэхгүй. За тэгээ ингээд бичлэгтээ орцгоё. За тэгээ судрын маань эхний нүүрэн дээр энэ Тэнгэрийн жирлэг гэдэг өөр хэлээр бичсэн байгаа. Энийг унших юм бол нэг түвэ мөн тэвэл хавтигөөсөн тёлон чирбо гэсэн бэртөө абсуутай олныг капсун ятвал тэарутай чулуунд хальтуу мэдвүү нэгтү жарилэг ярано нүкөс яалан чихтално оны хасуу салбан хэсэл чи дарангаж олом шулдуу басуу хэрбас ханхасуудаар хамсуу чиблхай төрхие ни актасо бэлтасуу нэгтумайта ай томолто явсан хэлүүтэглөрөн ширэлматик хавтуу саридуу гэдэг нэг юм тамхтай. За энэ болохоор би бол сайн ойлгохгүй байгаа. Гэтэ энэ нэг юм нэг тийм болоод тэгээд хэрвас ханхлах үед нь хамт дайрич гэдэг байгаа юм шиг нэг иймэрхүү сэрлэг байгаа заяа. За мэдхгүй болохоор ингээл одоо өөр юм алга та. За галын 9 жаяг. Галдаа сүгдмөө, галаа өрдмөө, галаа манмөө, галаа тахимөө, галаасаа өртөөлмөө, галдаа тухалмөө, галын жимэр мөрөлмөө, галын дөлөөр бадармөө, галдаа зүтгмөө. За галдаа сүгдмөө. Мон амин чанарын Якуяс, Комилалтан Геджиас, Курдун Яку Кангала, 8 оюуны бэлчиртнаас Монко орбийнхаа тэлэг яблагдашгүй, сарны чүбийн ярих олон жирмийн харваачуу, урдун гэрээд олон хой дүүшээ харадуулаа, Якуясны күүшээ харавдуулаа, Яку тэнгэрийн жирлэг дор өртөөлмүү, Комилан Каул алтан шилиос, мон амин чанарын Куриос, Монте бумун Укаос уйост, бай тоомын айса айку моe туян чиний галдаа зүтгмөө. За энийг зөв шууд орчин цагийн хэлээр хэлэх юм бол галдаа сүгдмөө гэж эхлээд мон амин чанарын ихёс комил алтан кежос гэдгийг би мэдэхгүй байгаа. Күү урдын гэдгийг шууд хүрдэн их хаан галаа гэл бас хөрвүүлж байна. Хүрдэн их хаан галаа задлал күү буюу күү сурлага өгд эцэс сурах сурлага тэгээд хүрдэн их хаан галаа 8 оюуны бэлчирт нас мөнх оршихыг бэлэгдэж сарних үгүй ивэх олон жирмийн харваач гэж юм шиг. Урдун гэрээд олон хой дүүшээ харадуулаа гэдэг нь урдун гэрээд олон хой дүүшээ харавлаа гэж юм шиг. Тэгээд их ёсны күүшээ харвагдлаа гэдэг одоо дүүшээ гэдгээрээ өөрийгөө хэлээд күүшээ гэдгээрээ намайг хэлж байгаа юм шиг. Дүүшээ нь харваад күүшээ нь харавгдлаа. Их тэнгэрийн зарлиг дор өртөөлмөө Кимлан Каул алтан шилүүс мон амин чанарын гөрөөс Монте бумун Укаос уйост гэд тэгээд цолоо нэртэйгээ бичээд галдаа зүтгмөө гэсэн байна. За би бол өөрөөхөөрөө л тайлж уншиж байгаа шүү. Яг ингээл буурлаар өгчлэн бол тайлуулаагүй би зөвхөн иймэрхүү юм байна гэд гадралж ойлгосноо л яриад байгаа. За дараачих нь ерэн их салхинд ертөнд тахны хавханд чөдөр авсан тарикку гэхээр чөдөр авсан тарих гисүүчээ яасан каусо дөрвөн нэврэт дүү сотиголт гэд эдгээр нь ингээд өөр хэлүүд байгааг хэрвээ анзаарвал ингээ өөр хэлүүд байхгүй. Энэ бол илүү нөгөө уугарчин монгол бичих шиг бичсэн байгаа. Дөрвөн нэврэтэд сэтгэлт, оны хасуудад итгэлт гэдэг байгаа байхгүй. Оны хясууд дүү ятиголт гэж бичсэн. Сайку аптай каулдун зүнтэй гэхээр халдун зүнтэй гэж байгаа юм шиг байна.
Бирдо ёсонд чихлуу хавсууд. Энэ ёс гэдэг үгийг дандаа ёс гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр би ёо үсэг сүүлд үүссэн юм болов уу гэж боддог. Бирдо ёсонд чихлуу хавсууд үндэс узуур комилалтай гэхээр үндэс язгуур комилалтай хазар нөхдгүй олон ирэгч урдун гэрээ шүнтэй шалаа жон тай бүм ин гэхээр зүн тай бүмэн хансан гэж. Цагийг өртөөлөгч каубай суу монто бүмэн өрийг олон жирэгтэл культу хасаад хамгаалсан. Ямар нэг олон жирэгтэл гэдгийг нь ойлгохгүй болохоор тэ ямар ч олон жирэгтэл тамгалж ийна гэж байгаа юм шиг байна. Их ясаа одоо яку ясаа танил ясаа гэдэг нь болохоор цааз ясаа гэдэг нь ясаа байгаа байхгүй юу. Их ясаа танил төрийн жотомын хамаардгийг өртөөлсөн гэрээг тэнгэрийн зорилгаар житэн мөнгөлсөө буюу тэгээд тамгалан мөнгөлсөөл гэж байгаа юм шүү. За энд нь болохоор энэ бүр шал өөр хэл заяа. Ятун хитүүлээ сүдийг харууллаа. Чүдин хэсүүд нату батулаа нэгюс кярчу чомон хавсуу хятул кеманти нэгтүн чи актасан мялпун гэдэг сүтин хэжүү мехаталбо явхараасаа улсуу нэгтү хэчүү тиару нэсо чатал хавсуу түүрэн хэсүү теорем би чагтасуу хамаг минут тиарансуу нэга түги балтан улсуу кем үсүүн тавал каучи батан яарасуу никос чагта талипсуу каурин анал пелкатасуу. Энэ миний бодлоор энэ судрыг хамгаалах бах. Одоо нэг болохгүй нөхдүүдэд хандаж хэлээд байгаа үг юм шиг байгаамаа. За тэрнээс цаашаа тайлбарлахгүй. Авийн зөв. За авийн тэнгэр өршөө нарыг жаргатал харав юу сарыг аргамжин намн юу. Амьдран оршоо өрсөд бэлэг их ертөнцийн битүү таавартай хамаг цагийн хиллийг холин сүлж өртөөлсөн үлгэр домгийн хиллийг өмхөн зажилж бичүүлсэн хэдэр ясан улаачийнхаа хэцүү дуудлагад хилэнд дарангаачийн хэлхэх чадвартай оролдуулж өг бүрээр нарийн шалган үйл бүрийг зүүж бичүүлсэнийг өртөөлөн хүргэж тухайлдуулсанд өршөөтгөө хүмүүн ойлгохоор хэлээр хөөрнөн өгүүлэх судраа эхлүүлсэн. Үлгэр домгийн хилийг ингээ хольж бичүүлээд миний хилийг тэгж хэлээд байгаа байхгүй. Хэцүү дуудлагад хилэнд дарангаачийн хэлхэх чадвартай нь одоо ингээд уралдуулж тэ би өөрийнхөө бичих гэдэг нь буурал өөрийнхөө хилийг оруулж ирж бичих гэдэг. Тэрнтэй нь уралдуулж үг бүрээр нарийн шалгаж бичүүлсэнийг сая ингээ хүргчлээ. Одоо ингээ хүмүүн ойлгох хэдлэр өгүүлэх судраа эхлүүлж байна гэж. За шүлгээр эхэлж байгаа. Аавын минь нарийн шин альвэ, ижийн минь нарийн шин ижлөө, эмэггүйх минь мөн адлөө, өвгүйх минь хэрхэн ондооших бол миний хэлэн догшноо. За энэ болохоор штэ эхний дөрвөн мөрт нь хүн чинь ингээд нэг болохоор аавыгаа дөрөөсөн юм шиг, нэг болохоор ээжигээ дөрөөсөн юм шиг, гэтэл гинт өвөөгийн зан гарч ирээд нэг мэдхэд эмээшгээ зан гаргаад ч юм ингээд нэг юм удамшлаасаа холилдсон байдаг штэ. Тэрийг хэлж эхэлж байна. Миний хэлэн догшноо, миний инрэл арвиноо, 10 алдвал онох уу, арвин онвол алдах уу. Нэг өдөр хэлэнтэй догшин, дараагийн өдөр нь инрэлтэй хайртай ч гэдэг юм. Тэрийг хэлж байна те. 10 алдвал онох уу. Гэхээр алдаж тууллаараа онох уу. Арвин онвол алдах уу гэхээр тууллаараа бас ингээд дандаа л оноотой яваад байдгүй бидтэй гэж асуугаад байгаа байхгүй юу. Сүн далай хизээ тогтов, сүмбэр бол хэрхэн бүрэлдэв. За энэ бол ойлгомжтой бах те. Зүгээр эрт дээр үетэй бид нар юунаас эхэлсэн бэ? Хизээ эхэлж вэ? Яаж эхэлж вэ гэдгээ ингээ бодоорой гэж сануулж байна. Хүний сайн алгуу, хүн өөрөө алгуу. Бид нар нэг юм одоо сайн хүн ч бараг байхаа болцсон те. Ер нь сайн хүн байна уу те. Би л зовж гин гэж ярьдаг. Тийм болохоор хүний сайн алгуу гэж асуугаад араас нь хүн өөрөө алгуу буюу хүн угаасаа л тийм алга байдаг юм биш үү? Энд ч одоо алга дэлхийн юм биш үү гэсэн утгаар хэлж байна. Хэн байх нь чухлуу, хүн байх нь гавлуу. Хүн байх нь ер нь тархин хэрхэн ажиллаж байгаагаас шалтгаалаад байгаа юм биш үү гэж хэлж байна. Өнгөөр одвол өнгө нь бий юу? Өнгө нь бий юм бол будг нь бий юу? Энэ тэгтээ ойлгомжтой бах те. Өнгөөр одвол өнгө нь бий юу? Өнгө нь бий юм бол будсан тэр будг нь бий юм шүү гэд ингээд
цаашаага яваад байгаа юмстай. Би өнгө юм байна гэтэл дахиад өнгө чинь буудаг гэд тэнгүүд тэгвэл дахиад би буудаг юм байна гэж цааш нь сэтгэлгээг жоохон явуулж байна. Авир ихтэл аашлах нь би юм уу? Аашлах нь би юм бол авир нь би юм биш үү? Холин сүлэх хөрстийн туулалд холбоо тушаагүй үйл байна уу да ерөн. За бүх юм холилдсон цааш нь задлбал янз янзаар задлаа те. Нэг юмнаас нөгөө юм руу ингээд шууд очиж болно. Энд байхдаа үнэн, энд очихдоо ч үнэн байж болно гэдгийг хэлээд байна. Нэг эрг гэхэд эцгээ хуйлах би. 2 холбироход ижигээ хуулах би. 3 тойроход гудайж суух би. 4 хөрөхөд дөнгөж ухаарах би. Энэ бол ойлгомжтой те. Нэг өдрөө аав шигээ, нэг өдөр ээж шигээ. Тэгээ маргааш нь болохоор гутраа суудсан, нөгөө өдөр нь болохоор гутрлаасаа ухаарцсан гэдэг юм тууллыг ярьж байна. Үндэс бүхгүй өв сургамал байна уу? Өртөө хувлаагүй өвөг дээдс байх уу? Үндэсгүй ургамал гэж байдгүй л хэлэхтэй те бодвол тэнгүүд өртөө хувлаагүй өвөг дээдс байх уу гэдэг чинь одоо бид нар бол өвөг дээдсийнхаа бас нэгэн дүрн юм аа. Тэгээ биднэрт ингээ өвөг дээдс нь удамшлаараа хувилсан байж байгаа шүү. Ингээд өөр царайтай болцсон ингээ сууж байгаа шүү гэдгийг хэлж байна. Өвөгтөө сөндөгөөгүй үрс гэж байна уу? Өөрөө би ер нь хин юм бол доо. Би гэхээр чи мэт битүү тойроо хатан мухарт. Чи гэхээр би мэт чивчирсэн олон зангилаан дунд үндэс бүхтэй нурган төлжиж өд сөдтэй дэвэн дүүлнэ. За энд болохоор бид нар хэрвээ ингээ өвгтийнхөө хувилсан дүрн юм бол би гэхээр би чи өөрөө өвөг дээдс чимшиг те эсвэл чи гэхээр би мэд гэхээр өвөг дээдс гэхээр өвөг дээдс нь би өөрөө чимшиг гэсэн утга хэлээд байгаа байхгүй юу? Ийм битүү тойроо хатан мухар ийм чивчэрсэн олон зангилаан дунд үндэс бүхтэй нургаж төлжнөө. Тэгэхээр тэр өвгөттэйгөө холбогдсон тэр үндэснээсээ салаалсан нахиа гэдэг тэр утгаа одоо бөхөлсөн нь буюу таньж мэдж байгаа нь зөв хэрэгжилж байгаа юм ч мэдгүй те урган төлжин үдсдэн дэвэн дүүлнэ. Гал шатсан зангилаан газар донслогсон хүрхшэн эртийн аялгауг сэрээж үндэс бүхийг уухайлна. За одоо болж байгаа энэ тэ сэргэлтийн үйл явц ч юм уу за мэдгүй те юм бүхэн эртийн аялгауг сэрээж буюу одоо цагийг эрт цагтаа уйгах гэж байгаа ч юм уу холбох гэж байгаа ч юм уу болохоор эрт цагийн одоо зүүн сэрж гин. Тэгээ эрт цагийн зүүн сэрхээрээ үндэс бүх байгааг нь уухайлна гэдэг. Үлдэж хоцорсон буурал цаг үрсээ харуулсан эцгийн үг 2 байтугай 20 үзүүрийг нэгтгэвч ганц л учиг зангидна. Өнгөрсөн буурал цаг үрсээ харуулсан эцгийн үг гэдэг нь өөрийгөө хэлж байгаа хгүй манай онгод. 2 байтугай 20 үзүүрийг нэгтгэвч салаа бүрээр нэгжилж янз янзын утгаар айлдавч ганц л учиг зангидна. Нэг л утгатай юм хэлнэ гэж байна. Сайнны өрөөлөөр учирсан муугийн хорлолоор холбирсан харын шүүлтэр хагдарсан цэгийн жирмээр хурмилсан инх цагийн бартаад туулал эмэг өвгийн хослон дуулал үргэлжлэн хөвөрч хорвоог тууцаар идүүгээ цагтай золгоо байлгүй. Өнгөрсөн өвөг дээдс эмэг өвгүүд маань хоорондоо хуримлалтаж, хаахцаж, саалж, дайсагналдаж, хамтдаа дасаж, амьдэрч гэдэг юм уу. Ингэж явсараа байгаад маш олон удаан цаг хугацаа явсаар байгаад одоо цагт ингээ би гэдэг хүн дээр иржээ. Та гэдэг хүн дээр иржээ. Өвгдийн үсэрсэн цусан хэлхээ, өндөлцөх ясны хас гэрхээ. Хас гэрхээ гэхээр чинь хас гэрээ гэсэн үг шүү дээ. Тэгээ өндөлцөх ясны хас гэрээ өрх бүлд нэгэн өр болж төрөөд өөрийн цаг хугацааг ирээ болов. За тэр үсэрсэн цус те ясных нь гэрээ одоо би болоо төрчөөд тэгээд өөрийнхөө цаг хугацааг хайж байгаа юм болов уу гэж байна. Амьдран дассан орчин нөхцөл нь арай өөр байгаад гунаа болов уу гэнэ. За одоо нэг өвөг дээдсийнхаа удамшлаас ингээд хүн болоод төрсөн учраас нэг өвөг дээдсийн удамшил нь холилдоод тэд нар чинь өөр өөрийн гэсэн цаг хугацаатай өөр өөрийн гэсэн амьдэрсэн орчин нөхцөлтэй байсан. Гэнт ингээ 2025 онд би 1993 онд төрсөн юм байна. 93 онд ингээ хүн болж төрчөөд
Тэ энэ орчин нөхцөл нэг л тасч өгөхгүй ч юм уу өөр байгаад ингээд нэг сэтгэл жоохон таагүй ч юм уу тийм байдаг болов уу гэж асууж байна тэ. Өглөн хэлэх нь өрөвдөн бяцхан уйлаан болсонд үнэхээр хэлэх үггүйдээ гацаа болов уу? Нөгөө дөнгөж төрсөн хүүхэд чинь ярьж чадахгүй штэ уйлээ штэ. Цааргалсан олон нь цаг нь болоогүй хэмээн цааш нь чих тавилгүй үлгийдөө болов уу? Өмөлзөн гомдох нэ, өнгөлцөн тэмүүлэх нэ, эртийн явдлыг сануулж хуучны цагийг уях нэ гэж. Үлгийдөө хүүхэд чинь өмөлзөөл ингээл босгоол ярихгаал тэмүүлэл ингэх нь болохоор эртийн цагаа одоо санагалзаад бас хүмүүст сануулад хуучны цагийг уях нэ буюу нөгөө нэг удамшилт өнгөрсөн баларсан эртийн ямар нэгэн сүнсэглэлээр амьдрах гэж юм гэсэн үг тийм хуучны цагийг уях гад байна гэж байна. Хуучны цагийг уях нэ гэдэг чинь ер нь бол тэгдгүү шүү л гэж байна. Ер нь бол тустай хүн гэдэг утгатай л да цаанаа л. Бяцхан болж хөрвөөсөн амандаа сахалтай эцэг минь нэлцрай болон хөрөвсөн нэлэн үггүй ижи минь. Амандаа сахалтай байсан эцэг чинь юм жижигхэн хүүхэд болсон хөрвөөж юм те. Нэлэн үггүй байсан ижи чинь одоо нэлцрай болоод хөрөвцөн байна гэсэн утгатай. Гэрхээ налдуурахыг хэмээн галаа бадрах эцэгт гинтүү сорныхыг хэмээн галаа манах ижид аль цагт хэний үр болон өсөөд аль цагт дүрээ хуйлан оршоод буйг хэн салгаж мэдэх юм бэ? Хэн ялгаж таних юм бэ? Хэн нотолж дийлэх юм бэ? Хэн няцааж зүрхлэх юм бэ? Гэхээр энд бол яг эцсийн хариулт гэх юм бол хэцүү тийм гэвэл тийм болно, үгүй гэвэл үгүй болно, үгүйгээр нь хэдэн ч янзаар нотолж болно, тиймээр нь ч нотолж болно гэсэн санааг юм ойлгомжгүй байдлаар асуултаар дуусгаж байна. Тэгээ урсгал усан долгиорон хөвөөгөө хамна уулын савдаг ургаан модондоо харам. Бусвал хөвөөгөө хамна савдаг нь бол ургаан модоо манна бүгд өөр өөрийн үлдээ гэсэн утгаар төгсөж байна. Хэдий өвөг дээдс нь балчир бодлоод хөрөвцөн ч гэсэн одоо энэ цагт гэрлээ гэдэг хүн болсон бол өөрөө л гэсэн утгатай байгаамаа. Шүлэг дуусаад яг содорлогоо орж ийн. Хүмүүний алтан гавалд чи дарангай чи альбан хаан тухалдгийг эхлээд тайлсуу гэд айгүй цочир ихэлсэн байна. Би яагаад гэвэл ихний жаахан хэсгээр хасчихсан юм аа. Ойлгохгүйсэн учраас. За энэ болохоор за ямар ч байсан алтан гавал гэж нэрлсэн байна те. Энэ бол их үн цэнтэй алт шиг зүйл ажээ. За тэгэнгүүт чи дарангайчийн альбан гэхээр чи дарангайч гэхээр чинь нөгөө чиг дарангуйлдаг сэтгэлгээ хэлж байгаа байхгүй. Та одоо хүмүүсийн ойлгохоор л эго гэдээ ойлгочих болно. Чиг дарангуйлдаг, биегээ өргөдөг сэтгэлгээг чи дарангайч гэд байгаа юм. Чи дарангайчийн альбан гэхээр чинь одоо тэр сэтгэлгээний одоо муу тал сүйдэр нь энэ гавал дотор хаан тухалдгийг эхлээд тайлсуу гэж юм те. Авийн зүн нь хүмүүний тарих гавлын уул суур зүн бөгөөд энэ зөнгөө салаалan олон зөнгийн давхцал өдөөгдөн сэрдэг. За хамгийн уул суур зүн авийн зүн ажээ. Тэгээ эндээс цаашаагаа салаалаад олон зөнгийн давхцал ингээд ялгах боломжгүй хоорондоо ялгагддаг ч юм уу тийм зөнгүүд өдөөгдөн сэрдэг гэж байна. За авийн зүн буюу хөрстийн өөрийн зүн. За авийн зүн хөрстийн өөрийн зүн байх нэ. Хөрсtöд амьдарч байгаа бүхэнд байдаг зүн байх нэ. Өөрийн зүн ноёлж байгаа цагт гал өрдөх улбаа суурин тавигдаж, зэхэгтэн бэлдэгдэж, жонтоо бүмэн цаг иерч, адгуус араатан зөндөө хутгалдан, мах идээд унтахын жаргал, маргааш өлдөөд өтөнд итгэдгийн зовлон, өттэй хүмүүнээс өт тарахын дахал, нэгээр нь эзэрхэж нэг болгож зангидах шаардлагад үл өрнөдөг. Хөрстийн зүн буюу энэ нүүд аавын зүн гэхээр чи аав авлах зүн байгаа шүү дээ. Хоолоо олж идэх зүн. Буюу нөгөө амьтны ам таслан, за боли ургамлын ам таслан гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ зүн ноёлж байгаа цагт гал өрдөгдөх улбаа суурь. Тэгэхээр за энийг цааш нь тайлбарлаж болох байх. Ямар ч байсан энэ зүн байж иж гал өрдөгддөг гэсэн утгатай. За тэгээ зэхэгдэж бэлдэгдээд жонтоо бүмэн цаг иернэ. Жон тай бүмэн гээгүй, жон төв бүмэн гэсэн нь болохоор ер нь бол айгүй юм зүн идэвхжэлтэй байх цаг гэж ойлгож байна. Гэхдээ зөнгөө бүрэн гүйт таньж ашиглаж сурсан
буюу Жон тай хандсан цаг биш. Зүгээр юм айгүй хэм зүүн сэрж байгаа цаг гэсэн үг. Тийм цаг ноёлно гэсэн. Тэгээд адгуу сараад нь зөндөө хутгалдан зүн амар хүчтэй хүнийг өдөрддөг тийм цаг гэж бас ойлгож болох хаа. Мах эдээ дундахын жаргал маргааш үлдөөд одоо айгүй амар хэлбэрийг хайж ийн гэсэн үг те. Нэг жоохон зориг тэмцэлгүй оюун ухаанаас жоохон хол зүгээр л нэг идэж унтах, идэлж хэрэглэхэд анхаарч ийн гэсэн үг. Тэгээ маргааш нь үлсгөөрөө өтөнд идэхдхийн зовлон буюу одоо жоохон харлах, сэвтэх гэсэн үг шүү дээ. Тэгээ өттэй хүмүүнээс өт тарахын тахал одоо за нэг нь ингээд сайхан чилрээл уугаал шоудаал хажуудах найзаа уруу татаал тэг ингээ халдаадаг тийм тахал гэсэн. Тэгээд энэ тахал нь нэгээр нь эзэрхэд нийт олноор нь ер нь бол ингээ тархаад тархсан учраас энийг нэг цэгцэнд нь оруулах буюу нэг болгож зангидах шаардлагад үйл өрнөдөг гэж байгаа байхгүй. Ингээд цэгцэлэхгүй бол бүр болохоо хийж эхэлдэг гэж хэлж байгаа юм л да. За тэгээд энд чи бит хоёр тааралдвал нийлж мах олоод нэгний хороогоо дуусч мэдхэл үе. Мах олох идэж унтах дээр нийцвч маргаашийг санах дээр хагаралдан өд хорхоод идэгдэх үл хоол хомс өлсгөлэн үе. Үл хоол хомс гэхээр зөвхөн ав авлах дээрээ төвлөрөөд ах юм бол ан амтнд дуусч штэ зүгээр ингээ хар ухаанаар ботгоод. Тийм учраас ийм жоохон оюуны доройдолтой үе дээр ингээд эд хоол багасдаг гэд шууд утгаар нь ойлгочих болно. Ер нь ядуурл заавал зүдгүүр ихсдэг гэд бас ойлгож байна. Тархин гавалт суусан өтн тархийг идээд тархин дотор нэг өт байна гэд бодзоо. Тэр өт нь тархи чи идчихин гэж бод. Идэхээр яг энэ өөхөн тархи чинь ингээ энэ хэсэгт нь идчих юм бол дундаа зай гарчна сте. Одоо энд идчих юм бол дахиад зайтай ингээд ийм болчихно гэсэн үг байхгүй. Тэгж төсөөлөрөө заяа. Тархийг идээд таахалцгаараа өрөөлийн тархи руу халдаад өмх махны төлөө өөрийн дэрэгдэхийг тонилгоход хөтлөөд байдаг зовлон буй. Тархи нь ингээ энэ тэндээ сэтэрсэн гэмтсэн хүн чинь бусдыг хорлож байгаа хорлчин гэж ойлгохгүй ч юм уу те. Бусд руу ингэж халдаж эхэлнэ, дайрч эхэлнэ, юмыг буулаад эхэлнэ. Тэгээд нэг хоолны төлөө зам одоогор шууд мөнгөний төлөө гэж ойлгоцсон ч байлаа шүү дээ. Эдийн шунлын төлөө хажуутгаа бүр ингээ хүл рүү нүтлөөд ч юм уу те хажуудгаа амьдрах оршихуйг нь устгахыг дайраад байдаг зовлон байна гэж. Энэ өтн болвоос тарих гавал үүсэн цагаас буюу одоо оюун ухаан үүсэн цагаас ёсонд хазгай тул үргэлжтэй цээрлүүлж галаар ариутхан цэвэрлэхийг хичээнгүйлж ирсэн. Өвгдөөс маань хичээнгүйлж иржээ. Өтөөд байгаа тархины нөгөө тал нь буюу эндээс аврах ухааныг бол шууд галтай холбоотой байхгүй. Галаар ариутгана гэж ярьж байна. Яагаад галаар ариутгадаг гэдэг нь бол яг судрыгаа дунд хэсгээс энэ төр гарч эхэлнэ л дээ. За тэнгууд гал гэдгийг шууд ингээл яг бодит харагддаг галаар нь төсөөлж болно. Гэхдээ цаана их олон утгатай гэдгийг бас бодолцох хэрэгтэй шүү. Иймээс авийн зүнд өт бийж, авийн зүүн угаасаа өттэй те. Хүн чинь ингээ хөрсдөд амьдарч байгаа л бол өтнө гэж байгаа байхгүй юу? Өтийг галдах, галыг давхар сэрээдэг зүй зохиролтой билээ. Тэгээ ингээ бүгд өтдөг учраас угаасаа тэрийг цэгцлэхийн тулд гал бол заавал сэрнэ гэж байгаа юм заяа. За юу гэнэ. Мухалч гэж байгаамаа. Гал өтийг ч шарна, өөхийг ч болгоно. Махыг ч амд оруулж, маныг ч ухаанжуулдаг эр дэмтэй бүлгөө. Гал эргэлтийн их урд үтэй. Эргэлтээрээ өөрийгөө эрчимнүүлэн тэтгэж хураагаад түгээдэг энэ эргэлтээрээ өөрийгөө ингээ байнга эрчимжүүлж байдаг бахна тасралтгүйгээр. Эргэлтээрээ өөрийгөө эрчимнүүлэн тэтгэж мөнхөд бадарч байх зүй тогтлоё. Тэгэхээр энэ нөгөө нэг хөдөлгөөнд оршиж байгаа учраас мөнхөд бадарна гэж байна. Энэ зүй тогтлыг нүдэнд харуулж, алдад мэдрүүлж, чихэн сонсгож, аманд амтлуулж, хамарт үнэртүүлэн дэмнэж өгсөн зүй их ёсны Жон тай буман ил кам билээ гэж. Тэгэхээр энэ нөгөө нэг яад энийг дурдаад байна гэхээр галчин өөрөө ингээд 5 мэдрэх үед тэр нөгөө мөнхийн бадардаг зүй тогтлоо буулгаж өгсөн зүй их ёсны зөнн тай буман хансан ил харагдах хаан билээ гэж байгаа байхгүй юу. Хаан гэхийг ингээ кан гэж хэлээ да.
Тэгэхээр мөнхийн зүй тогтолыг 5 метр хүйтэй хөрстийн хүн дээр буулгаж ирдэг тийм ил харагдах хаан нь гал юм аа гэж хэлж байгаа. За тэнгуүтээ та үрс Кан бусаа, та үрс Каны нэг хэсэг. Бид нар бол хаан биш. Тэгээ тэр ил харагдах хаан биш. Гэтэ тэрний нэг хэсэг. Тэгэхээр мөн бас биш гэсэн утга тахгүй юу? За тэгээд амин учиг зангидсан амны бяцхан үрсэн юм. Тэр одоо ил Каныхаа амин учиг зангидж өгсөн буюу учир шалтгаантайгаар амийг одоо өгсөн тэ амны бяцхан буюу юм одоо амны хайртай үрсэн юм аа гэж. Тиймээс оройн дээдийн санаархалт үрс очмэрт зуурдын гэлбатай байх нь буй. Та нар хаан биш. Гэхдээ хааныхаа нэг хэсэг буюу одоо нэг бүхэл зүйлийн нэг хэсэг. Тэгээ оройн дээдэд бол тэр гал байгаа гэдэг байгаа байхгүй юу. Тийм учраас оройн дээдийн санаархалт үрс очмит зуурдын гэлбатай байх нь буюу хизээш тэр мөнхөд бадарч байгаа зүй тогтолыг ойлгож чадахгүй оройн дээдийн хүсэлтэй санаархалтай бол гэж байна. Арын их галыг анзаарч мэдэхгүйдээ бяцхан оч бэрдэж болноо тэ би байна миний ард одоо олон хүн байна бид нар бүгдээрээ нийлээд тэр мөнхийн зүй тогтолын нэг хэсэг байхад ардаа байгаа түмэн олныг тэ ардаа байгаа тэр гал гэдэг тэр мөнхийн зүй тогтолыг анзаарч мэдэхгүйдээ бяцхан оч өөртөө бэрдэж болноо. Оч чинь ингээл нэг очлол зууртыг штэ гэл олгочдаг тэ. Тэгээд бэрдэж болноо. Хаан их галаа дахиж мэддэггүй. Хамаг олныг дотроо багтааж дийлдэггүй үрсэд зуурдын гэлбаа амттайхан бөгөөд амгаланч байлгүй гэдэг чинь хаан их галаа тахин гэхээр за нэгдүгээрт гал яг бодитоор тахихыг бол хэлж байгаа заяа. Тэгтээ давхар утга нь болохоор тэр нөгөө галаар орлуулж хэлээд байгаа тэр мөнхийн зүй тогтолыг тахих гэхээр чинь одоо тахих гэдгийг юу гэж тайлбарлах вэ? Ер нь бол ингээд хүчин цармаалтаа өөрөөсөө өгч чадах юмаа ингээд өгөөд тахтан штэ. Тэгэхээр өөрийнхөө хичээл зүтгэлээр тахина гэж бараг хэлж болох хаа. Тэгээд тэр зүй тогтолын нэг хэсгийнхаа хувьд өөрийнхөө үүрэг хариуцлагыг бүрэн ухамсарлаж хүлээж дүүргэж байгаагаа тахих гэж хэлж байгаа гэж би бодож байна. Хамаг олныг дотроо багтааж дийлдэггүй гэдэг нь бас энэ утга санааг тавтаад байна штэ. Артаагаа олон хүнийг сэтгэл дотроо багтааж дийлдэггүй. Тэгээ зөвхөн өөрийгөө боддог ч юм уу тэр хүмүүсийн амьдралыг юусоо боддгоо тийм үрсэд зуурдын гэлбаан буюу мөнхийн биш. Хальт ингээл очлол унтрах тэр гэлбаан амттайхан бөгөөд амгаланч байлгүй гэдэг нь өөрт нь яг тохирох байхаа гэж байгаа тийм хүчлэхгүй болноо гэж байгаа. Хаан гал төмөн нүүртээж төвгийн үед халуун нөмөртэй. За хаан галыг ойлгоход хэцүү те бөө бүхний тэр мөнхөд бадарч үүдэг зүй тогтолыг ойлгоход юм төмөн нүүртэй төөрүүлэн хэцүү. Гэхдээ төвгийн үед халуун нөмөртэй. Хэцүү цогт бол нөмөр төшиг хариулт болж чаднаа. Түүтгэрийн үед асах дүлтэй те хэцүү үед бол яаж хийж байгаа л асдаг, ажилдаг, яаж хийж байгаа сургадаг, үйлчилдэг гэсэн утгатай байх асах дүлтэй гэж болохоор тэгээд 10 төвөмлийн их ясан 8 оюуны зөнг сэрэх монто бөмбөнийг хөрсдөд залсан гэхээр монто бөмбөн чинь одоо хөх толбтой хөх толбыг хөрсдөд залсан их ясаад каудын алтан ийл билээ. Их ясаат ясаа гэдэг нь нөгөө хуйл цаад ясаа цаад гэдгийн ясаа. Тэгээ их ясаад хадан алтан ийл билээ гэж байна. Алтаагаас ихтэй юм байна л да энэ зүй тогтолыг таньсан ухаан нь. Алтан Екуйос өнөд үргэлжлэхийн бэлэгдэл суу их хараадун цуглаж хэлцхийн Йосонд нийцүүлж Кау урдын Кан галаа үрдмүү гэд. За ингээд галаа асааж байгаа юм шиг байна да. За энд бас нөгөө хэлээрээ биччихээ гал үрдэх ёс гэд. Кан Еку гал Каудын алтай өргөл ирээдүйн хэлхээ өнгөрсний жаийг Автай ноён халхай жум бэргүс хаян
Энийг би сайн мэдэхгүй байна. Бэлхөөчи тарагуул битүү хян тэргүүл я ибхарато чогны солто ясууд хэрдэн мөн хэбэ ясу нэгтэн сэртэн нэгдэгтэн сэрэхтэн гэж байна те. За нөгөө галаа өртөж байгаа байхгүй юу? Галаа өртөд галаа сэрэж байна. За тэнгүүд кан гал сэрэв. Кан гал гэдгийг бас өөрөөр хангал гэж ойлгож бас болох юм шиг байлээ. За хангал сэрэв. Үнэд үрдийг үнэрлэв. Хамар самалдгийг нэв. Нүд мэлмийг ашиглав. Сонор чихийг дийлдэйлгэв. Хил юг зажлав. Арьс майхыг ажив. Хэлэх үг байна. Дахиад 5 метр үг дурдаад байгаа. Тэгэхээр хаангал сэрээд махан биетээр буугаад төрчлээ гэж байгаа байхгүй юу? Махан биетээ ижижл энэ хамар нүд мүдээ ашиглаж 5 метр үг ашиглаж ш. Тэгээд ингээ махан биетээр бууж ирснээ тодлох гээд энэ 5 метр үг дурдаад байгаа байхгүй юу? За хэлэх үг байна гэж байна. Тэгээ өөрөө хэлж ин л гэж ойлгож болох. За эртийн үлгэр домог хилцэн байх үеийнхээс их ондоо болжээ. Мэдээжтэй цаг хугацаа өөр болсон. Хүн дарангайчийн хөглөн хүсэл зориг тун солдон агчээ. Хүн дарангайч гэхээр хүнийг үгүй хийх хүсэл сонирхолтой тийм хэмүүдийг хэлж байгаа бах. Тэгээ хүн дарангайчийн хөглөн хүсэл зориг тун солдон агчээ. Ямар хачин юм бэ? 7 нарыг харвсан алтал нэг нь үлдчихсэн байжээ. Эрхийн мэргэний үлгэрээр иш татаад байна. Уулын 7 нарыг харвсан юм да нэг нь үлдчихсэн юм байна даа л гэж. 8 оюуны бэлчир намайг эзгүйд гунджээ. Одоо хөрсдөг хэлж байна те. Дайчин хуйгаа нөмөрвөл дайны хөлд тэсэхгүй. Даяарын олон занганд даан чихэр бэхлүүлжээ. Даяар гэдэг чинь нөгөө алтан судрын нэр томьёо штэ. Тэг би бол шууд даяарчлал гэж ойлгочтой. Сэтгэлгээнд гихүү, үзэл санаанд гихүү занганд нь ороод даан чихэр ингээ хөдөлж чадахгүй болтлоо бэхлүүлчихжээ гэж байна. Үг хэлийн ондоошлол нь үгийн зангилаад болсонд за буурал өөр хэлтэй би өөр хэлтэй хоорондоо ойлголцохоор зангиллаад байгаа юм шиг одоо ойлголцоход амар хэцүү болсон гэсэн үг те. Нэг юм хэлэхээр л би тэрийн шал өөрөөр ойлгодог эсвэл огт ойлгохгүй юм хэцүү байгааг хэлж байна. Үг хэлийн ондоошлол нь үгийн зангилаад болсонд өчүүхэн тарих гавал уюуд нь тухалджээ. Тэгээ эцэг өвгдөдтэйгээ ойлголцохгүй эцэг өвгдийнхөө ухааныг үгээр хэлээд ойлгохоо болцсон сэтгэлгээ нь өөр болсон учраас энэ тарих гавал уюуд нь тухалджээ буюу ядарч үлджээ л гэж юм билгүй те. Тэгээд жирлэг гэхээр зарлиг гэх юм. Ямар ялгаа байна вэ? Тааж тунгааж бодохдоо хоёр өөр үг байх нэ. Үг нь бол магадгүй зарлиг гэж бидний ойлгодгоос жирлэг гэдэг нь агуулга өргөн байх. Бид нар амар олон утга агуулгыг гээж ойлгодог байх. Ер нь бол нэг тийм шинж ажиглагтаад байдیں۔ Бяцхан бэрцхан өрс минь бүдэн шууд минь гинтүү тас хийхэд үргэн нисдэг шувууд үргэлжээ хараанд байдгаа үнэхээр мэдэхгүй del дэвэн нисэн шүү дээ. Дэлгэн дүүлэн шүү дээ гэж. Шувууг чи ингээд нэг тас хийлэхээр үргээд нисэнгүүд нь буудгаад штэ. Тэгээд бидрийг тэр тийм шувуутай зөөрлөд байгаа байхгүй. Тэгээд зөөрлөнгүүтээ тэр шувууд чинь үргэлжээ одоо ингээд тэг агнах гад андаад ингээ хараанд байж байгааг нь мэдгүй л тасингууд нь нисэж штэ л гэдэг утга хэлж юм. За би амар ойлгомжтой юм тайлбарлаад байгаа л уучлаарэ. За тэгээд тархины угт өт үрэлчгээд тархиар таран өтөөд байхад үтсэн мал доороо иргэдгийн үлгэрийг өөрсддээрээ буулгахад л ухаглах амархан бусуу өрсмэн гинэ. Нөгөө эргүүтцэн мал чинь ингээд доороо иргээд идэв штэ. Тэгээ та нарын тарих ингээд адилхан юм те өттэй мал шиг болцсон. Тэгэхээр өттэй мал ингээд доороо иргэдэгтэй адилхан та нар ингээд хол алс руу явж чадахгүй ингээд нэг доороо л иргээд нэг хийсэн бүтээсэн үлдээсэн мөр байхгүй. Иймэрхүү байгаа тэр нэг доороо иргээд байгаа малнаасаа л ингээд хараад өртөгөө харьцуулаад ойлгох амархан биш үү гэж байна. Нэгийг нээж харлаа. Одоо намайг хэлж байна. Миний тархийг нээж харлаа. Нилээдгүй ут аргалзаж байна. За хоёрыг солиод хийлээ. Хог түүхээ болж байна. Хог түүхээ болно гэхээр ч одоо хэрэгтэй хэрэггүй юмыг мэдлэг олгож буулгах гаал ч юм уу те. Нэг хэрэгтэй хэрэггүй
тэрэгл хураагаад ч юм уу те мэдгүй олон утгаар те ямар ч хэрэггүй юм хураад гэж хэлж байна те. 3 өтийг галтлаа одоо нэг галаараа ингээ ариусгаж байгаа хэлж байна. 3 өнгөөр солонгорч байна. Нөгөө өтийн галцсан чинь ийм солонгын өнгө гарч ирсэн гэж байгаа байхгүй юу. Энэ нөгөө хавцсныхан зураг нь бас ийм штэ энэ саарл үнс ахгүй. Тэгэд энэ болохоор солонгон хуй. Эндээс нь ингээд луун гарч ирээд хуй руугаа галаар тур гэж зэрлүүлж байгаамаа. Ийм утгатай зураг. Тэгэд нар сарна нөгөө. Солонгын тухай угаасаа хойш гарах болохоор би энийг задлж тайлбарлаад явах вэ. Тэгээ 3 өнгөөр солонгорж байна. Өтний цаана өөхн байж гэж өөрөө хүртэл ангааж байна. За өөрөө жоохон бодсон байна те. Миний тархич ингэж ажилтдаг байсан юм байж гэсэн юм уу яасан. Өөхийг нь түлээд үзлээ өвдлөө хэмээн явуулж байна. Энэ болохоор миний солиорсын хэсгийг хэлсэн байж магадгүй. Нөгөө нэг хитрхийн юм өндөр оюун ухаан ч юм уу те. Мэдхгүй л те. Химээр ч юм уу ингээд дарамтлангууд нөгөө нэг тасаагүй өөхөн тарих маань түлэгдээд буюу нөгөө нэг ингээл нэг хачин болдсон шүү дээ. Яа болио даахгүй байна болио. Тэгээ зүгээр хүнээр амьдрья. Зүгээр ингээл мөнгө олоод амьдрья энэ төр гэж зүтгэдэг байхгүй хүн ер нь бол ингээл амар их юм философтол ядарч мадрахаараа ер нь тэгдэг л дээ. Тэрийг хэлж гин өөхийг нь түлээд үзлээ өвдлөө хэмээн явуулж байна гэдгээр тэрийг хэлж гин. Тэгээд өтийг нь хайраад өглөө өөх нь урсаад хайлж байна. Уул нь бол тэр нэг болохгүй байгаа юм хомыг ингээд нэг ойлгуулж ухааруулах гад ингээд өндөр хэмээр ч юм уу өндөр оюун ухаанаар юм хэлэх гэхээр надад хүнддээд байна гэсэн үг. Шууд өөхн давхар хайлаад байна гэсэн үг байхгүй. Би тэр хэмжээнд сэтгэж чадахгүй шууд цухтаадаг ч юм уу те ингээл даахгүй солиордог ч юм уу тийм болж байна гэдгийг хэлж байна. Чи дарангаачийн хэл чамайг надаас холдуулж байна. Чи дарангаачийн хэл гэхэр чин одоо нөгөө биегээ өргөдөг чиг одоо дарамтлагдаг хувиа ачаас нь тэр сэтгэлгээнээс ундарч уургаж гарсан энэ хэл чинь чамайг надаас холдуулж байна. Чиний үг ондоошхын хэрээр өтөндөө чи бариулж байна гэхэд өөрийн тархийг тэмдэрч байна. Үнэхээр үнэн байна гэж алмаарч байна. Сэтгэлгээ гэдэг чинь энэ юм байна гэж сэтэрхий тархиа барьж байна. Би яг тэгсэн юм аа. Пүүх эн чинь гэл ингээл амар их тэгдэг байсан шүү. Тэр хэсгийг л яриад тах шиг. Яг үгээр хэлэхэд амар хэцүү заяа. Тэгтээ ингээд бодол чинь хим чинь энэ чи яг бүх юм чи оюун тархины сэтгэлгээний үйл ажиллагаа юм байна гэдэг нэг юм барьж авч ирсэн үеүүдийг л жишээлж хэлээд тах шиг. Тэмтэрч оллоо. Хөтөнд идэгцэн хэсгээ. За би өөрөө ингээд олсон махна шүү. Юу болохгүй байгаадаа нь учир шалтгаан хаана байсан бэ? Нэг хайж нэг юм олоод энэ байна гэд баясаж байна. Хартаа чи дахиад хаангаал би гэхэд энэ нь болохоор нөгөө нэг тийм нэг эвгүй хэмээр дарамтлалтгаа хэлээд тах шиг. Ер нь бол тэгээ нэг тийм айгүй хэцүү юм байдаг. Хариугүй амь тавих төхөн жичирч байна. Өвдөн боли өтөн яадгийм. Нөгөө нэг химийн ч юм уу те тэр амар гүнзгий оюун ухааныг ойлгохгүй болохоор зүгээр нөгөө цухтаадгийг маань хэлж байна. Өөрөөс минь тасраагүй мэт үнхэлцгээ хагартал эцгээсээ айх үрээ үнэрлэн өрөвдөн эрхлүүлж байна. Чиний ялаа сэг зэмийг би галдаад байж болноо. Чи өөрөө өвдтөн байхыг хүсвэл би яануу гэхэд дураар минь орхих гэж дургуйцэд цаашаа гүйж байна. Энэ бол нөгөө онгод дуудлаач өвгдөөс үр хүүхэд хоёрын хоорондын харилцааг хэлээд байгаа байхгүй. Одоо зөвхөн бит хоёрын хооронд болчоогүй. Энэ бол олон хүний дунд байдаг зүйл гэж бодож байна. Ингээд сурах гад зааж өгөх гээд тэгээ элдвийг туулуулад үзүүлээд өөрөөр нь ойлгуулах гад ингээд чирхээр өөрөө тэр нөгөө болж бүтэхгүй байгаа юмдаа дуртай тий арх битээ угаач гэхээр одоо жишээл архиндаа дуртай ч гэдэм юм. Тийм байвал би яах вэ гэж юм тий. Тэгэж асуусан чинь дураар минь орхих гэж дургуйцаа цаашаа гүйж байна. Дүрийг минь хараад тайтгарсан бололтой эргэж нэг эрхэлж байна. Нэг болж бүтэхгүй юмдаа дурдлаад байгаа хэрнээсээ миний өвгдөөд штэ гэдэг хоёр тийшээ ингээд нэг яг гадгаад мэдтгэхгүй л байгаад байна л гэсэн үг л те. Хатга гатгын зөрүүнд айхтар ихээр хуурч байна. Алд алдын зөрүүнд арвин ихээр төөрч байна. Сөөмийн зөрүүнд сүртэй ихээр чарлаж байна. Төөгийн зөрүүнд төрөл арилцсан мэд бардамнаж байна. Жохоо юм ингээл нэг мэдүүлэхэд л амар сүртэй өста бүх юмыг таньсан юм шиг. Тэгэл жоохон юм ингээл үзүүлэхэд одоо бүх амьдрал нь нуурсан юм шиг ч юм уу. Тэгэл нэг жоохон
төвшин дээшлэхээр л бүх хүмүүний дээр гарсан юм шиг ингээд жижигхэн юмд л айгүй хувирал ихтэй байна л гэж хэлж байна те. Эви балчир өрмөн ийм эргүү болох гэж. Энэ тэндгүү тархсан өтийг эцгийн ясаар инэрч хийн хайраар хайрлаж гал шатам төөнөөд үгүй галдан төмөрдөж хороогоод үгүй гэхэд өөхөн тархин цуг хайлахнэ. Дахиад нөгөө нэг энэ болохгүй бүтгүй бүх юмээ сайхан цэвэрлээд ингээд сургачи гэхээр л нөгөө дадааг уучраас энэ тарих оюун чинь даахгүй хямраад байна гэсэн. Хямархаараа л гутраал нэг бол солиордог ч юм уу, нэг бол итгэлээ алддаг ч юм уу, нэг бол балигээ хайчдаг ч юм уу тэгээд байна л гэсэн үгтэй. Өөрөө чи түүгээтгэж гэхэд өөдөөс харин мишээж байна. Одоо нөгөө өөрөө хамаагүй шахахаар хүүхэд нь одоо солиороо ч юм уу даахгүй байгаа дахаар чи нэг өөрөө нэг хичээгээд наатаа чи нэг яг хайвалж юундаа болохгүй байгаа, юу буруу игээд байгаа чи нэг ойлгочондоо нэг бодоотгооч гэхээр өөдөөс нь мишээж байна гинэ. Тэгээд та галтчих би тийсээ гэд мишээж байна гинэ. Тэгэхээр нөө бэлэнчлэг сэтгэлгээ те таал ингээд одоо наатаа цэвэрлэлтэй би байж би зүгээр тийсээ гүрээ те. Өөрөө ямар хичээл зүтгэл гаргахгүй гэж байна гэж. Тархиа алдчихвал яана уу гэхэд тун ихээр тунгааж байна. Би ингээд галтаад над өөгчөө хайлаад дуусчвал яах вэ гэхээр бодож ийн гэсэн үг шүү дээ одоо. Би химээр шахчих болно. Чи одоо солиорхоо дийлхөө гэхээр нэг амьд нь тулаад байгаа учраас бодоод байна тийм. Тэнгүүд өт өтөөр нь түүхэд өнөд дуусгуу хэмээн бодож байна. Өөрөө энэтэй болж бүтэхгүй байгаа алдаа мадаг бүх юмаа ингээд засаа залруулад явхад хизээ дуусах юм бэ төгс төгөлтөр хүн гэж байх уу гэж боддгийг маань л зүрлж хэлж байгаа юм шиг надад санагдаж байна. Би бол тэгж боддог ингээд бүх алдаа мадгаа цэвэрлээд миний наст хүрхүүл гэж боддог. Өөрөө андуураад өөхөө дулгаачихвал яах вэ хэмээн сэтгэж байна. Буруу зөв болохгүй яг ингээд зүйтэйг нь ялахгүй учраас болж байгаа юм ин болохгүй ингээд засчвал яах вэ гэдэг юм уу ингээд эртлээд тооцож байгааг нь хэлж байна. Даруйдаа даан чихэр сэтгэх нь гайхлыг төрүүлв. За ер нь бол ингээд тэгж бодож ингээд хамаг юмыг тооцож гисэн шидээр тэгээ нэг талаас нараад нөгөө талаас нараад дээрээс нараад доороос нараад ингэж сэтгэж байхыг бол тэгээ сайшааж ийн буурал дасан гэхэд ийм хурднуу хэмээн бахтан шагшаа буюу ингээд хэрвээ тэгж сэтгээд өгөх юм болвол өвгтийнхаа хэмтэй ер нь нэлээ ойртноо тэгээд тэгж хурдноо ойртож яваад нь одоо гайхаж ийн гэж байна те. Төвөг гэхэр нь тунч шаргуу байгааг бахархан үзв. Алтан гавалд үр мөндөө хэмээн амны үр болж тэнгэрт өргөв. За тэгээ ямар ч байсан нэг сэтгэж бодоод хүй хай гэд ингээд нэг учир начрыг олгоод хөөцөлтөд байхаар нь баярлаад тэнгэрт өргөсөн гинэ. За тэнгэрт өргөсөн чинь тэнд очиод төөрч байна, тэнд эндгүй холхиж байна, өөрийгөө ялгаж танихтнуу гэтэл өөд өрөөгүй туйлаад байна. Тэнгэрээс өөрийгөө ялгаж чадахгүй байна. Удамшилт байгаа өвгтийн оюуны сангаас тэнгэрт байгаа нэг олон бүгдээс өөрийгөө ялгаж чадахгүй яг надад тийг санагдчихсэн. Би чи ингээ баг өөрөө тэнгэр юм биш үү гэж санагдчихсэн. Зүгээр химэн тийм тэгж санагддаг байхгүй юу. Тэгээ нөгөө өөрийгөө ялгаж авах ёстойгоо мэдхгүй ингээл нөгөө дээд би ми гэлээд штэ энд ч амьдрал тэнд ч амьдраад байгаа юм шиг тэр мөрөнтэй хольж утгангуудаа өө би чинь өөрөө угаасаа барыг тэнгэр юм байна гэдэг дүнлэлтэнд нэг хэсэг хүрч исэн. Яваг яах нь үзье гэтэл ярангүйгээд байна. Нохоо хитэ бүхнийг шинжлээд номоо зан үзэгдэхгүй болоод гэхээр одоо бэлэг ертөнцид бол би одоо энэ байдгаас маш даруухан биш эсрэгээрээ цаг гаргасан байх нэ. Чармай нүцгэнж гүйх юм хөдрөг олоод углуултал хөдргөө тайлаад шидчих юм хөлтөн гутал өмсгөж сурахыг мөн чих заалаа да. Хөлн хөрсдөд байгаа юм хойно тайлж шитгэн ч аргагүй дээ гэж. За тэнгэрт өргөцсөн ч гэсэн хөлн хөрсдөд байгаа. Оюун санаагаар нь яг гоо тэнгэрт аялуулаад байгаа мэт боловч махан биетэй хүн хിവэрэ байгаа шүү гэдэг утгыг уг нь хэлээд байгаа байхгүй. Гутлыг өмсөд зүүж хэрэглэн хэмээн зааж сургахад буюу энэ хөрсдөд байгаа махан бие энэ нэг гэрлэлээ гэж хүнийг одоо хамгаалж ингэж оршоож байх ёстойгоор нь байлгаж сураач гэж зааснаа яриад байгаа байхгүй юу.
Уул нь бол эн чинь ингээ гутлыг өмсөж зүүж хэргэлдэг чи ойлгомжтой зүйл шүү дээ. Тэгээд ийм ойлгомжтой зүйлийг уг нь зааж сургасан байхгүй. Чи нэг өөрийнхөө бие эхлээд аваа сурчаач гэж заасан байгаа байхгүй. Айгүй ойлгомжтой юм заасан чи өөдөөс нь горомсон онолыг өөдөөс асуув. Би өөдөөс нь шал өөр тэнгэрийн юм асуусан байх нь шүү дээ. Өөрийгөө авч явж чадахгүй. Гуталтай ямар холбоотой вэ гэхэд гутал гэж юу вэ гэж сөргүүлж асуув. За чи ингээ өөрийгөө авч явахтай чи над гурамсан тэнгэрийн над асуулт чи ямар холбоотой юм бэ гэж нь өөрийгөө авч явах чи юу юунд хинт хэрэгтэй ойлгохгүй гэсэн байдалтай байсан гэж байхгүй. Мэдээж бит хоёрын хооронд ийм харилцан яриа байгаагүй. Гэхдээ нөө байр байдал нь тиймэрхүү байсныг ярьж байгаа. Өөрийгөө ч авч явж чадахгүй, өөрийгөө ч мэдэхгүй, юугаач танихгүй байж ич амар тэнгэрийн юм руу ийм танин мэдхүүгээ чиглүүлдэг. Тэгээ эхлээд нэг өөртөө нэг жоохон ажиллаадгаач гэхээр өөртөө ажиллах гэж юу гэсэн үг юм гэд ойлгодгоо. Ийм наад зах юм ойлгодгоо гэсэн. Би яг тийм байсан. Үнэхээр би одоо ч хүртэл өөрийгөө хайрлах гэж үгийг сайн ойлгодгоо. Гутал гэж юу вэ гэж сургуулж асуув. Хөлтөө угалдаг хүйтэн жиг хөрстэй чулуунаас хөлийг хамгаалж дамдамдаа биеийг хамгаалдаг гутал гэхэд хөрстэй амьдралаас эхлээд энэ байгаа оршихуйгаа хамгаалаад тэгээд эн чин дамдамдаа дээшээ тэнгэр оршихуйг хамгаалдаг юм аа гэсэн утга гарт нь явж гин. Та бүхэн ажигласан бол за биеийг хамгаалсан гутал гэхэд дахиад нөгөө асуултаа асуусан гинэ. Гэхэд гурамсан онол гэж юу гэв? Ерөөсөө ингээд эхлээд нэг аминдаа арчаатай байгаатгаач гэд тэгэхээр л өөдөөс нь л ингээл ерөөсөө л тэнгэрийн юм асуугаад ерөөсөө болохгүй байгааг л ингээд дахин хэлээд байна те. Гуталгүй хүмүүн гурамсан онолоор яах вүлээ хэмээхэд гутал хэрэггүй гавал баясгах эрдэм байвал илүү ихийг авмаар байна. Гавал байхад гутлаар яах вэ хэмээн зөрүүдлөв. Энэ ч ойлгомжтой илүү дээ те. Гол юмаа тоохгүй л байгааг нь л хэлж байна. Хүлгүй толгой яануу гэхэд хөөх гэж зог тусан бодов. Өөхөн гавалдаа хөл ургуулн төсөөлөв. Өөрөө би хүл үгүй бол өнөө гавал минь жигүүртэй тул би айхгүй хэмээхэд өвөгцөн хөлөө арчилж чадахгүй хүмүүн өөхөн гавлаа өтөнд идүүлэхгүй байж чадах уу гэж асуухад гавлаа бол хамаарна гутлыг бол өмсөхгүй хэмээн зөрөдлөө. За энэ бол бүр ганцхан надад байдаг зам бишээ. Нэг өөртөөгөө эхлээд ажиллах, өөрийгөө таньж мэдхийг хийгээгүй байж л ингээл эрдэм мэдлэг гэл ингээд хүмүүс дандаа л тийм байдаг. Тэрийг л хэлээд байна те. Өгцөн хөлөө арчилж чадахгүй, өөхөн гавлаа өтөнд идүүлэхгүй байж чадах уу гэсэн чинь танин мэдхүйг бол амаар байна. Тэгсэн хэрнээсээ өөрийгөө таньж мэдмээргүй байна. Өөртөө ажилламааргүй байна. Тэ бүр энэ хөрстөдөө бууж ингэж баймааргүй тэнгэрлүү нисмээр байна гэдэг л утга санааг хэлээд байна. Тэгээд зөрүүдлэхээр нь яагаад хэмээн асуувал мэдэхгүй хэмээн бовтно. Яагаад гэд асуухаар хариултыг мэдэхгүй. Яагаад ч юм гэхээр айгүй ухамсаргүйгээр зүтгэж ийн гэдгийг хэлж байна те. Таны ч мэдхийн өмнөд сэтгэл сэргэснийг ухлаа. Тархин гавлаа угсанд тунч ихээр баяслаа. Сониучхан хүслийн зүйд хэн байхаа тэмтчин талаар нэг таваргах тарваг гэдгийг гэрчиллээ. Дахиад эрхийн мэрэгэн үлгэрийн хэсгээс л иш татаад байна л да. Одоо хүн биш тарваг байна шүү чийл гэдгээ одоо гэрчилчлээ гэж юм те. Тарваг эцгийн зүн ташаараагүй онохон жонж. Тарваг эцгийн зүн гэхэр чин надад тарваг эцэг байгаа л гэсэн. Тэгэхээр надад тэр тарваг тал нь мэдээж өвлөгцөн ингээ илэрч гарч ирж байна гэдэг хэлж байна. Цаашдаа гутал битгий өмсөөрэй гэхэд та хинбэ хэмээн асуув. За энэ магадгүй нөгөө онгод дулаач хоёр хоорондоо ойлголцоход нэг иймэрхүү байдалтай байдгийг шал өөр юм асуугаар өдөөс нь бид нэр шал өөр юм асууд. Шал өөр юм сургах гэхээр өдөөс нь шал өөр юм хүсдэг. Тэр байдлыг нэгдүгürt хилээд ах шиг байгаа. Бас давхар болохоор за тэгвэл тэгээ өөрийгөө хамгаалахгүй хайчих тэ чиний оршихгүй ч одоо падлыг чадлага тэ тэнгэрээр нээсээ явж байхгүй юу гэдэг. За янд нь хаях гад ингээд эрхийг олгоод өөрөөр нь орхисон чинь өдөөс та юм бэ гэж асуусан байна те. Ер нь энэ би одоо хинтээ юутай яриад байна гэсэн байдалтай те. Ер нь хин надаа юу заах гээд байна? Юу болж гин те. За янд нь хайчгаар чинь гинт болгоомжилж шít. Би ер нь зөв юмтай яриад байна уу, буруу юмтай яриад байна. Тиймэрхүү утгатай хаа.
За та юм бэ юм асуу. Таалгах гэсэнгүй гутлаа өмсөөд сурвал нэрээ хэлнэ гэтэл гуравч тоолохыг хүлээлгүй шууд өглөж харагдав. За бэлээ хариулт өгнө гэсэн чинь үгэнд нь орсон байна те. Тэгээ нэрээ хэлнэ гэдэг чинь бид нар онгодынхаа нэрийг сонсох амар дуртай. Угаасаа айгу том онгод байгаасаа гэж хүсч мөрөөддөг те. Тэгээ тэр ингээд одоо шуналдаа ч юм уу тэрийг нэг мэдэх тийм амар хүсэлтэй байдэн штэ. Тэгээ нэг дуртай ямаар нь ингээд далсан чинь шууд гутлаа өмсөн гэж аах. Мэдхийн солио тосов хэмээн битүүхэн дотроо зовнив. Минлөөсөн үрдээ нэрээ таниулахад 3 алхаад мартав. За энэ бол миний итгэхгүй байсныг ярьж байгаа. Гутлаа бас тайлчхав. Тэгэд нөгөө нэр нь ч хамаагүй болоод гутлаач тайлаа шийдсэн. Өөрийгөө ч хамааргаа болоод онгодоо ч хамааргаа болоод бүгдийг хайчиж байгааг хэлж байгаа. Яагаад гэвэл тэр нэр хамгийн гол хариулт нь хайж байгаа юм нь биш байсан учраас хайчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн гол хайж байгаа юм чинь гутал штэ. Одоо эхний ээлжинд бол гутлынхаа учрыг хоёлаа олыг зааж өгөөд байхад холын юм асуучаад тэр нь өөрт нь наалтгүй ангууд бүгдийг хайчиж гин гэсэн. За тэгээд яадаг өрвөө хэмээн ямхаар санаашравч тарвах зөнд тархиа таашгүй гэдгийг санав. Үтсэн гавал эдгэрэгтэй үр болон тэнгэрт мэдлэлтгийн үлгэрийг өөрийн биеэр чи дарангайчийн хэлээр өгүүлв. За ямар ч байсан тэр тарих гавал өтөнд идэгцэн ч гэсэн эдгэрх юм бол тэг хин бугаанч яаж тэнэгцэн байсан ч яаж муухарсан байсан ч яаж хар муудаа идэгцэн байсан ч өөрөө хүсээд уучраа олоод зүв зүйтэйгээр эдгэж чадах юм бол тэнгэрт мэдлж болно, хинч байсан болно. Өөрийн биеэр чи дарангаж хэлээр өгүүлв. За өнөөдөртөө энэ хүртэл уншаад бэлчгуудаа амар урт болох юм байна. 26 дугаар хуудас хүртэл уншсан байна. За тэгээд өнөөдрийн энэ номын тайлбар маань таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд та бүхэн номоо захиалж авахыг хүсвэл би доор пэйж хуудасны холбоос тавьчи, бас дугаараа тавьчи. Зүгээр тэр пэйж хуудас руу юм уу эсвэл миний дугаар руу хаяг утасны дугаараа явуулахад тэгээд хэдэн ширхэг ном захиалгаа явуулахад бол судар захиалгаа явуулахад болно. Тэгээд би шууд захиалгыг баталгаажуулаад баталгаажснаасаа маргааш нь хүргэгдэнэ. Үн 45,000 төгрөг хүргэлт өрнөгөө. За тэгээ баярлалаа. Баяртай. Сав дараагүй сабаа дараарэ.